Энэ дээрээс хэлэх юм байна. Хоёрдугаар энэ дэр. За эрхэм гишүүдийн өдрийн мэндийг ирье. За олон нийтийн дунд хил ам үл ойлголцол давуулж ирсэн энэ донорын тухай хуулийг шинжлэх асуудлыг бол би анхнаасаа дэмжиж ирсэн. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга хийж авах хувьд энэ донорын байгууллагын энэ уялдаа холбоо хариуцлагын тодорхой болгох, за амьгүй донорын тухай ойлголтыг зөв түгээх, олон нийтэд донорын тухай ойлгуулах асуудалд бол илүү онцгой анхаарч ажилласан. За өнөөдрийн хүртэл бодит байдал дээр бол донорын тухай буруу ойлголтоос болоод олон хүн амь насаа алдаж олдсон ч үйл явц нь бас удаан уялдаа сулд байсан. За харин энэ хууль шинжлэхснээр донорын бүртгэлийг ийм Монголигаар дамжуулан ил тод хялбар болж, за донорын зохицуултыг олон улсын жишг нийцүүлж, эд эсийн эмчилгээ, банкны эрх зүйн орчныг бүрдүүлж, байгууллагуудын уялдаа хариуцлагын тогтолцоо бий болж гин гэж ойлгож байгаа. За өөрөөр хэлбэл донорын тухай ойлголтыг бол зөв болгоод зогсохгүй. За өмнө бид нэр донорын тухай ярьдаг байсан бол одоо амь аврах энэ тогтолцоо байгуулж байна гэж ойлгож байна. За энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа үгээр илэрхийлж байна. Гишүүдийг бас дэмжинэ гэдгээд итгэж байна. Баярлалаа. За баярлалаа. За дөрөв дэх саналын томьёолыг сайн уншсан.